За сайн байцгаана уу? Ойрын үед ажилдаа явж байгаа ч гэсэн бичлэг хийхгүй байгаа. Удахгүй тэгээд цагийн хуурин докторчод ирэхээр бичлэгээ үргэлжлүүлээд хийнэ. Төвчээртэй хүлээж байгаараа манайхаа. Энэ өдрийн ачаа болгосон газар бас нэг юм төмөрөө үйлдвэр واخгүй. Тэгээд тэрүүгээр ямар бүтээгдэхүүн хийдэг талаараа танилцуулга байсан чинь тэр дунд гарбуу явжлаа. Бодвол ямар нэгэн эд ангийн ус хийдэг л бол та. Аюулгүй байдлаа хангахын тулд заавал чиргүүлийн хажуу талаар юм тор татах хэрэгтэй байт юм байлээ. Энэ ачаагаа буулгачаад шууд гэрийн зүг явсан. Хол замд явахдаа цаг бити тоглолчий гэж хүмүүс комментээр биччихлээ. Гэхдээ энд ийм ажил хийж байгаа хүнд бол цаг тоглохгүй юм гэж бол байхгүй. Тэгж яагаад нэг очиндоо гэж хандаж ерөөсөө болдгоо байхгүй. Гэхдээ миний сайн сайхны төлөө хэлж байгаа болохоор тэр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Утга замдаа нэг хоол идэж аваад жижиг Мексикуудын ажилтнууд нэг засрын газар руу очих хэрэгтэй. Чиргүүлийн нэг дугуйнаас нөгөө тосолдоод байсан шүү дээ. Тэр жиргийг нь солиулахгүй бол бүр тосгоо болчихвол бүр баларсан юм болно. Тэгээд задлаа таарсан чинь тоормсны наклаад нь бас цуурцсан байлаа. Тэрийгээ солиулаад авсан. Эдгээр тэгтээ ажлыг сэтгэж ялзуудаг гарууд илээ. Мексикууд ч иймэрхүү ажилтаа сайн л да. Маргах юм байхгүй. Ер нь иймэрхүү жижиг сажиг ажлуудыг хийдэг бас дээрээс нь яардан дээр дуудлахаар ирж юм хийдэг хүмүүс. Бараг 90% нь Мексикууд. Тэгэхээр яг иймэрхүү юм хийдэг бол манай монголчуудад зах зээл бол байж л байгаа. Хамгийн гол нь яг цаг тохирсон бол хэлсэн амдаа хүрдэг. Тэгээд жолоочтой жоохон төхөн болгоод байгаа газар нэрээд юм ачдаг бол би л дуртаяа дуудаж үйлчлүүлнэ. За тэгээд амжилт төсөе. Удахгүй иргэд уулзъя.